Google Forms ашиглан шалгалтын материал үүсгэж үнэлэх. Шалгалтын материал үүсгэхдээ classwork, create, quiz assignment гэж орно. Даалгаврын энэ төрлийг сонгоход автоматар шинэ Google Forms үүсгэх ба энэхүү шинээр үүссэн Forms дээр дарж ороод өөрийн шалгалтын материалаа үүсгэнэ. Google Forms дээр нэр өгөх, асуулт оруулах, зураг оруулах, хариултыг сонгох гэх мэтчлэн хэрхэн ажиллах талаар бид хамгийн ихний хичээлээр дэлгэрэнгүй үзсэн билээ. Хэрэв та өмнө нь өөрийн үүсгэсэн байсан Google Form буюу асуултаа оруулахыг хүсч байвал Drive руугаа орж тухайн асуултаа сонгож ороод асуулгынхаа баруун дээд буланд байрлах Send товчийг дарж холбоос руу орон холбоосыг копи хийж хуулж авна. Ингээд даалгаврынхаа айд хэсэг рүү орж линк дээр нь холбоосоо пэст хийгээрэй. Ингэснээр таны өмнө нь бэлтгэсэн байсан холбоос дараах байдлаар харагдаж орно. Одоо харин хамтдаа шалгалтанд зориулж нэмэлтээр хийсэн байвал зохистой 2 нэмэлт тохиргоотой танилццгаая. Өмнө нь хэлсэнчлэн G Suite багцаар бүртгүүлсэн бол багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөх хэд хэдэн нэмэлт үйлдэлүүд байдгийн нэг бол шалгалтын материалын дүнг шууд дүн хэсэгт автоматар оруулах Create Importing тохиргоо юм. Видео хичээл зориулан нээсэн энэхүү ангийг хувийн мэйлээр нээсэн учраас Create Import хэсэг байхгүй байна. Харин G Suite багцаар дамжуулан нээсэн бол Create Import хэсэг дараах байдлаар харагдана. Энэ хэсгийг идэвхжүүлснээр сурагч шалгалтаа бүгэлж дуусгаад дүн автоматар бүртгэгдөхээс гадна нэг хаягнаас нэг л удаа нэгтэрч сурагчдын имэйлийг автоматар цуглуулдаг. Дараагийн нэгэн нэмэлт арга бол Locked Mode юм. Энэ нь мөн л Classroom-ийн сургуулийн мэйл дээр нээсэн тохиолдолд хэрэглэх боломжтой үйлдэл. Бидний харж байгаачлан бид энэхүү хаягийг хувийн имэйлээр нээсэн учраас бидэнд Settings цэсэнд Locked Mode хэсэг алга байна. Харин энд харж байгаа жишээн дээр Settings хэсэг рүү орж Quiz руу ороход доор нь Turn on Locked Mode гэж гарч ирсэн байна. Сурагчид шалгалтаа өгөхөөр асуулга руу ороход дараах тайлбар гарна. Энэ нь энэхүү асуулгыг бүгэлж эхлэхэд бусад нээсэн байгаа цонхнууд нь хаагдаж шалгалтын үеэр өөр хуудасны ажиллах боломжгүй гэсэн сануулга юм. Бид асуулга руу ороход бусад хуудасууд зогсож байгааг харж байна. Мөн хэрэв сурагч асуулгаа бүгэлж дуусаагүй байж хаах гэвэл багшид тухайн сурагч асуулгыг хааж дахин нэвтрэх орлого хийсэн гэх мэдээлэл очно гэсэн бичиг харагдана. Тэрхүү мэдээлэл нь багшид дараах байдлаар харагдана. Ингээд сурагч асуулгаа бүгэлж дууссаны дараа дахин нэвтрэх орлого хийвээс та энэхүү асуулгыг аль хэдийн бүгэлсэн учраас дахин нэвтрэх боломжгүй гэсэн сануулга харагддаг. Асуулгаа бүгэлж дууссан бол бусад хэсгийг дүүргэнэ. Баруун гартаал бидний дөнгөж сая тохируулсан дүнгийн задаргаа харагдаж байна. Нийт оноо болон хураалгаа хугацаа мөн аль ангид оруулах вэ зэргийг тохируулна. Topic буюу сэдв хэсэгт тухайн оруулж буй даалгавар шалгалтыг аль сэдвт багтаахаа ангилна. Instruction хэсэгтээ шалгалтын минут, магадгүй баримтлах ёстой дүрм, заавар зэргийг оруулж болох юм. Энд жишээг татан бичиж байгаа учраас доорх линкээр орон шалгалтаа бүгэлнө хэмээн бичлээ. Ер нь шалгалтын өмнөх хэдэн өдөрт сурагчдаа хэдээс хэдэн цагийн оронд онлайнаар шалгалт авахаа урьдчилан заавал сануулж байгаарай. Сурагч Classroom руугаа ороход таны оруулсан шалгалтын материал харагдана. Ингээд View Assignment гэдэг дээр дарж формын линк дээр дарснаар шууд шинэ цонх нэгдэн форм руу орно. Асуулгуудтай танилцаж бүгэлсний дараа хамгийн эцсийн байдлаар зөв хариултаа submit хийнэ. Ингээд View Score товчийг дарснаар хэрэг та тухайн шалгалтын оноог шууд харах боломжтой тохиргоог оруулсан бол сурагч өөрийн шалгалтын оноог тэр даруй мэднэ. Энэ мэдчлэн сурагчид өөрсдийн хаягаас орон шалгалтыг бүглэх болно. Нэгэнт сурагчид шалгалтаа бүглэж дууссан бол та тухайн шалгалтын материал руугаа орж View Assignment гэдэг дээр даран дүнгийн талбар руу шилжинэ. Энд нийт хэдэн сурагч шалгалтаа өгч дууссан болон хэдэн арай өгч амжаагүй байгаа гэдгийг харах боломжтой. Мөн шалгалтын материалтай танилцсан дүнг оруулж хадгалах боломжтой.
Хэрэв бүх сурагчид шалгалтын материалаа хураалхан та дүнтэй танилцаж оруулсан бол return тавчийг дарж тэдний дүнг буцаан илгээж болно. Харин энэхүү хэсэгт та тухайн сурагчид үлдээх санал сэтгэл байгаа бол private comments хэсэгт бичиж үлдээж болно. Ингээд бид Google Forms-оор хэрхэн шалгалт авч дүн засаж илгээх талаар сурцгаалаа. Тэгвэл бие даалт хэрхэн үүсгэж яаж үнэлгээ өгөх талаар одоо сурцгаая. Даалгавар бие даалт хичээлийн тухай асуулт үүсгэхэд Classwork хуудас руу орон Create тавчид дээр дарж тохирох даалгаврын төрлөө сонгоно. Өмнөх хичээлдээр бид даалгавар үүсгэх тухай дэлгэрэнгүй үзсэн. Эхлээд сэдвээ үүсгэцгээе. Энэ удаад сурагчдад бие даалт өгье. Тиймээс бие даалтууд гэсэн сэдэв үүсгэлээ. Харин одоо Create тавчин дээр дарж Assignments дээр дарснаар бие даалтынхаа нэрийг, зааварчилгаа, огноо, мөн хугацаа зэрэг мэдээллүүдийг оруулъя. Classroom-ийн багш нарт санал болгож буй бас нэгэн давуу тал бол даалгавар бие даалтыг дүгнэхэд ашиглах рубрик буюу сурагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуурууд юм. Доор барилах рубрик гэсэн нэмэх тэмдэгтээр даран шинээр рубрик үүсгэх, өмнө нь ашиглаж байсан үнэлгээгээ дахин ашиглах зэрэг боломжтой. Энд бид жишээ болгон өмнө нь ашигласан нэг хэмжээсийг харцгаая. Хулганаараа 2 дарж орон тухайн хэмжээсийг ямар ангиллаар тавьсан байгааг харъя. Энэхүү бие даалтыг найруулга болон зөв бичгийн дүрм гэсэн 2 хэмжүүрээр хэмжиж 5 оноо өгөхөөр бичсэн байна. Харин одоо илүү ойлгомжтой болохын тулд хамтдаа шинэ рубрик нээж үүсгэцгээе. Нэмэх тавчин дээр даран Create дээр дарснаар дараах цонх гарч ирлээ. Жишээ нь энэ бие даалт зохион бичлэг бичих учраас найруулга зөв гэсэн хэмжүүр үүсгэж болох юм. Мэдээж зохион бичлэгийн найруулга чухал шүү дээ. Тиймээс нэрийг нь бичээд тухайн үзүүлэлтэд нийт ажлын хэдэн оноог бүрдүүлэхийг зааж өгнө. Мөн тухайн үзүүлэлтийг хэр сайн хангасан бэ гэдгийг түвшнөөр нь ангилж үздэцгээе. Хүсвэл та хэд хэдэн ч түвшинд ангилж болно. Харин миний хувьд энэ жишээн дээр нийт 10 онооны ажлын 5-ыг нь найруулга зөв гэсэн шалгуураар өгөхөөр боллоо. 5 онооны хамгийн сайнд нь 5-ыг өгч, харин дунд гүйцэтгэлтэйд нь 3-ыг өгч, муу буюу хангалтгүй хийсэнд нь 1 оноо авахаар тохирууллаа. Дор бүрт нь ямар үзүүлэлтүүдийг хангаснаар энэхүү оноог авсан бэ гэдэг тайлбарыг нь бичье. Шинээр үзүүлэлт нэмэхдээ зүүн доод болон барилга нэмэх тэмдэг дээр дарснаар шинэ цонх үүснэ. Ингээд та тухайн бие даалт даалгавар ажлыг ямар үзүүлэлтүүдээр дүгнэхийг хүсэж байгаагаас шалтгаалan хэд хэдэн үзүүлэлтүүдийг нэмэх боломжтой юм. Тухай бүрт нь оноо өгснөөр таны баруун дээд буланд энэхүү ажлын нийт хэдэн онооны ажил болох нь гарч ирнэ. Одоогийн байдлаар би 2 үзүүлэлт нэмж тус нь 5 оноогоор дүгнсэн байгаа учраас нийт 10 онооны ажил гэж гарч байна. Ингээд өөр тохирох үзүүлэлтүүдээ нэмсний эцэст Save тавчийг даран өөрчлөлтүүдэд хадгалаарай. Ингээд бид бие даалтын бүхэл шалгуур үзүүлэлт болон шаардлагатай тохиргоонуудыг хийж дуслаа. Баруун дээд болон барилгах Assign тавчийг дарж Classroom дээр бие даалтаа нийтлцгээе. Багш бие даалтаа нийтлэхэд тухайн сурагчдад мэдээж мэдэгдэл очино. Одоогийн байдлаар бидэнд ямар ч сурагч бие даалтаа эргүүлээгүй байна. Тиймээс нэг сурагчийн жишээ болгон орж үздэцгээе. Энэхүү сурагч бие даалт руугаа орж харахад бидний саяны үүсгэсэн рубрик буюу үзүүлэлтүүд харагдаж байна. Энэ үзүүлэлтүүдэд танилцсанаар тухайн сурагч бие даалтынхаа юун дээр илүү анхаарч хэдэн оноо авах боломжтой гэдгээ таамаглаж илүү ойлгомжтой тодорхой болж байгаа юм. Create тавчин дээр дарж Google Docs дээр эсээгээ бичцгээе. Сурагч өөрийн бичсэн эсээгээ Google Docs дээр оруулан шаардлагатай засвар тохиргоонуудыг хийж болсон гэж үзвэл
баруун дээр товчонд байрлах Turn in гэсэн товчон дээр дарж илгээж болно. Мэдээж энэхүү оруулж буй өөрчлөлтүүд нь бүгд автоматар Google Drive-т хадгалагдаад явж байгаа. Эсвэл даалгавраа ихслэн буцаж хурд ирээд шууд turn in хийхэд сурагчийн оруулсан бие даалт багшид илгээгдэнэ. Буцаад багшийн хэсэг рүү орж бие даалтаа илгээсэн хэсгийг шалгацгаая. Turn it in хэсэгт тэг байсан бол одоо харин нэгийн тоо болж өөрчлөгдсөн байна. Ингээд сурагчийн бие даалт дээр дарж орон үнэлгээний хэсэг рүү шилжлээ. Олон сурагчдын даалгаврыг энэ цонхноос шалгахыг хүсвэл дээр байрлах хоёр сумаар шилжүүлэн харах боломжтой. Мөн энэхүү товчон дээр дарж сурагчдын хинэн даалгавраа илгээсэн илгээгээгүй байгааг сонгож харж болно. Дээгүүр байрлах хэсэгт нь Google Docs-ийн засах хэрэглэгдэхүүнүүд харагдаж байна. Мэдээж Google Files-ийн хамгийн том давуу тал болох тухайн файл дээр коммент буюу сэтгэгдэл үлдээх боломжтой. Сэтгэгдэл үлдээхийг хүссэн хэсгээ идэвхжүүлээд баруун хулгайн дээрээ даран сэтгэгдэл хэсгийг сонгож сэтгэлдээ бичиж оруулах боломжтой. Мөн өөр нэгэн байдлаар сэтгэгдэл үлдээх арга нь дахин хүссэн хэсгээ тодруулж идэвхжүүлээд яг баруун талд байрлах нэмэх тэмдэг дээр даран өөрийн сэтгэгдлээ гарч ирсэн цонхонд үлдээгээрэй. Сурагчид энэхүү сэтгэгдэл нь маш их тос болдог учраас магадгүй хугацаанаасаа өмнө илгээсэн ажил дээр нь энэ мэтчлэн санал сэтгэгдлээ үлдээж дахин засч хянаад илгээгээрэй гэх мэтчлэн private comment үлдээж илгээж болох юм. Өөр нэгэн гайхалтай хэсэг бол comment bank юм. Энэ хэсэгт та байнгын олон татамжтай хэрэглэх шаардлагатай санал сэтгэгдлээ бичиж үлдээнэ. Ялангуяа олон сурагчдын даалгаврыг засч янзлан тухай бүртэн сэтгэгдэл бичих үед энэхүү comment bank маш их хэрэг болдог. Тиймээс өөр тохируулан ухаалгаар ашиглаарай. Харин одоо тухайн файл дээр comment bank-насаа хэрхэн коммент бичгийг харцгаая. Баруун талд байрлах коммент төрсөн дээр дарж өөрийн коммент банкнасаа copy paste хийж оруулах боломжтой. Мэдээж энэ нь бага зэрэг ажиллагаатай харагдаж байгаа биз? Илүү амархан арга нь гэвэл мөн л адил хүссэн хэсгээ идэвхжүүлээд коммент товчон дээр даран чат тэмдгийг тавихад доор боломжит хувилбарууд гарч ирнэ. Ингээд тохирохоогоо сонгон мөн л коммент товчийг дарснаар таны сэтгэгдэл үлдэх болно. Хэрэг та comment bank-та маш олон төрлийн сэтгэгдэлтэй бол search хэсэг дээр бичиж хайн түлхүүр үгээр нь олоод тухайн сэтгэгдлийг ашиглах боломжтой юм. Энэ мэтчлэн бид comment сэтгэгдэл хэсгийг бүтээлчээр ашиглах боломжтой. Жишээлбэл private comment хэсэгт энэхүү сурагч хугацаанаасаа өмнө даалгавраа илгээсэн учраас даалгаврыг нь хянаж шаардлагатай гэсэн санал шүмжээ оруулсан тул дахин хянаж зассан илгээх боломжийг олгож коммент бичиж болж байна. Grades хэсэгт энэхүү бие даалт нийт хэдэн оноотой вэ гэдг нь харагдаж байна. Харин бидний дөнгөж сая сурсан рубрик буюу үзүүлэлтүүд нь биднийг оноогоо өгөхөд илүү хялбар болгож байгаа юм. Энэхүү сурагчийн бие даалтыг уншиж танилцаад тухайн үзүүлэлтүүдийг хэр сайн хангаж байгаагаас нь сонгоод л оноо нь автоматар өгч болно. Мөн хүсвэл бид тухайн оноод өөрчлөлт оруулж болох ба нийт оноо нь grades хэсгээр нэгдсэн байдлаар харагдана. Рубрикийн ард байрлах цонхон дээр дарснаар шинэ цонх нэгдэж бид үзүүлэлтүүдэд юу гэж өгсөн бэ гэдгээ бүрэн ихээр нь харах боломжтой. Мөн grades хэсгийн ард байрлах 3 цэг дээр даран нийт оноог өөрчлөх боломжтой юм. Private comment хэсэгт бие даалт ажлыг эцсийн байдлаар үнэлэн пост хийснээр тухайн сурагчид таны коммент хүрэх болно. Ингээд бие даалтыг бүрэн дүгнж засч дууссан гэж үзэж байвал баруун дээд болонд байрлах return товчийг дарж
тухайн сурагчийн ажлыг илгээх эсвэл бүх сурагчийн ажлыг бүгдийг нь засч дуусны дараагаар нэг зэрэг return all хийх боломжтой юм. Ингээд даалгавар руугаа буцаж ороход нэг turned in байсан сурагч маань нэг үнэлсэн буюу one graded болж хувирсан байгааг бид харж байна. Олон сурагчдын бие даалтыг нэг дор үнэлэхдээ хэн нэгнийг нь орхигдуулж гээхгүй тулд төдийлөстэй байнга ашиглаж байх нь чухал юм. Бидний харж байгаачлан Google Classroom нь бусад Google Apps-уудтайгаа маш сайн зохицон ажилладаг. Тиймээс Google Drive болон бусад Google Files-ыг маш сайн ашиглаж байх нь чухал. Гэвч зарим тохиолдолд бид Classroom-ээсээ дүнгээ өөрийнхөө компьютер дээр юм уу өөр төхөөрөмж дээр файлаар авах шаардлага гардаг. Үүнд хоёр арга бий. Эхнийх нь Google Forms хэлбэрээр оруулсан асуулгынхаа хариултыг Google Sheets-ээр авах боломжтой. Үүний тулд Google Sheets дээр даран шин цаг хачаалахад тухайн асуултын хариултуудыг авах боломжтой. Мөн Google Sheets дээрээ өөрийн хүснээр хуудасуудынхаа нэрийг сольж датагаа өөрт хялбар бөгөөд ойлгомжтой байдлаар засаж өөрчлөх боломжтой байдаг. Мэдээж энэ тохиолдолд бид зөвхөн ганцхан сурагчийн хариулт байгаа учраас олон сонголт төдийлөн харагдахгүй байна. Хэрэв 10, 20, 30 сурагчдын хариултуудыг нэг дор харахыг хүсч байвал энэ нь хамгийн зөв арга юм. Files руу орон download дээр дарж Microsoft Excel хэлбэрээр өөрийнхөө компьютер дээр тухайн файлыг татаж авах боломжтой. Харин дараагийн арга нь бүх дүнгээ татаж авах. Үүний тулд бид Classwork хэсэг рүү орон аль нэг даалгавар руугаа орж View Assignment дээр даран энэхүү даалгаврын хуудас руу шилжинэ. Баруун дээд буланд байрлах арааны дүрстэй дарж хамгийн эхний сонголтыг дарснаар бидний бүхий л дүн шинээр Google Sheets дээр хуулагдах болно. Таны нэг ангийн бүхий л дүн дараах байдлаар харагдах ба олон сурагчтай мөн олон даалгавар байх тусам энэхүү Sheets дээр орох өгөгдлийн тоо ихсэх болно. Google Sheets дээр ч мөн энгийн үйлдэлүүд байдаг. Баруун доод буланд байрлах сум дээр дарснаар нийлбэр, дундаж, хамгийн бага, хамгийн их, тоош гэх мэт утгуудыг харах боломжтой. Мөн тухайн хуудасны нэрийг нь сольж өнгийг өөрчлөх боломжтой байдаг. Энэ мэтчилэн Microsoft Excel програм дээр хийж гүйцэтгэдэг их үйлдэлүүд Sheets дээр ч мөн гүйцэтгэх боломжтой. Олон сурагчдын дүн нэг дор нэгдсэн байдлаар харж улирлын эцэст дүн гаргахад энэхүү Google Sheets танд маш том тус хүргэх болно. Class Average хэсэгт тухайн ангийн дундаж оноо автоматар гарч байгаа ба эсвэл та тэдгээр оноонуудыг нийт идэвхжүүлэн нийлбэр болон дундаж оноог нь ч мөн харах боломжтой. Татаж авахыг хүсвэл баруун дээр байрлах Files-нээс Download as Microsoft Excel гэсэн дээр дарж өөрийн компьютертаа тухайн файлаа Excel програмын өргөтгөлөөр татаж аваарай. Бид зарим тохиолдолд интернетийн орчинд өөрийн суурин болон зөөврийн компьютероос хичээлийн материалаа бэлтгэх Google Docs, Sheets, Slides дээр ажиллах шаардлага гардаг. Тиймээс бид Google Drive болон түүний доторх файлуудаа интернетгүй офлайн орчинд ч ажиллуулж сурах хэрэгтэй. Үүний тулд бид компьютертаа Google Drive-а татаж авах хэрэгтэй юм. Хэрхэн Google Drive-а татаж авах вэ? Google Drive руугаа орон дэлгэцийн баруун дээд талд байрлах арааны төгсөн дээр дарж Get Drive for Desktop гэсэн дээр дарна. Ийхүү шинэ цон хачаалахад Download Drive буюу Drive-а өөрийн компьютер дээр татаж авна. Үйлчилгээний нөхцөл болон бусад зүйлсийг зөвшөөрч байвал download дарснаар дэлгэцийн зүүн доод буланд таны програм татагдаж байгаа үйл явц нь харагдаж байна.
дуусмагц run дарснаар ойролцоогоор 2 минутын турш дахин татагдана. Ингээд install хийж дуусны дараа close товчийг дарна. Ийхүү та шинээр гарч ирсэн цонхонд get started товчийг даран өөрийн Google хаягаа буюу Classroom лүгээ нэвтэрдэг Google хаягаа болон нууц зүгээхийн нэвтэрч орно. Ингээд шаардлагатай бүх тохиргоонуудыг хийж next товчийг даран зөвлөнө. Drive маань амжилттай суусны дараа бэлтгэсэн дээр маань Google Docs, Sheets, Slides, Google Drive гэсэн шорткатууд үүсэж байгааг бид харж байна. Хэдий амжилттай Google Drive-а татаж суулгасан ч гэсэн дахин офлайн орчинд ажиллах тохиргоог нь идэвхжүүлье. Буцаад Google Drive руугаа орон баруун дээд буланд байрлах тохиргооны төрслөөгөө орж энэ удаад Settings цэслүүнд орно. Ингээд Offline Mode гэдгийг on болгож чеклээд Done товчийг даран хадгалаарай. Ингэснээр таны Drive дээрээ ажиллаж байгаа файлуудтай нь интернетийн үед ч мөн ажиллах боломжтой болж байна. Хэрэв ингэсэн ч таны файлууд офлайн орчинд ажиллахгүй байвал тухайн файлыг дангаар нь офлайн орчинд ажиллах тохиргоо үүсгэж болно. Жишээлбэл docs.google.com руу орон өөрийн Google Docs дахь файлуудаа, Sheets.google.com руу орон өөрийн Google Sheets дахь файлуудаа гэх мэтчлэн тухайн файлыг сонгон ард нь байрлах 3 цэг дээр дарж Make Available Offline гэдэг дээр дарна. Ингээд та интернет холболтоо салган офлайн орчинд үнэхээр ажиллаж болж байна уу үгүй юу гэдгийг сайн шалгаж үзээрэй. Бусад бүх файлууд нь ажиллахгүй буюу харин бидний сая офлайн тохиргоод оруулсан файл ганцаараа тодоор үлдэж ажиллахад бэлэн гэдг нь харагдаж байна. Мөн л адил Drive-ийн баруун дээд буланд шинээр гарч ирсэн офлайн товчийг дараарай. Файлыг офлайн хэлбэрээр хадгалснаар бид гинт интернет тасрах үед эсвэл интернетгүй үед ч гэсэн файл дээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжтой ба хэрэв интернетэд холбогдсон бол тэр даруй таны хийсэн өөрчлөлтөд нь Drive-д хадгалагддаг. Мөн эндээс бид Google Drive-д маань байдаг бүхий л фолдерууд компьютерт үүссэн шинэ хавтасанд маань Google Drive-д байдаг бүхэл фолдер буюу хавцууд байгаа нь харагдаж байна. Энд миний Classroom-д байгаа бүхий л ангиуд болон анги дотор хадгалагдаастай бүх файлууд тэр чигээрээ байгаа юм. Ингээд офлайн орчинд ч би өөрийнхөө Google Classroom-ийн фолдер руу нэвтрэн хүссэн файлаа нээн шинээр үүсгэж ажиллах боломжтой боллоо. Мэдээж Google Apps-д бүгдэнд нь гар утсан зориулагдсан аппликейшн байгаа. Та өөрийн утсандаа эсвэл iPad-да App Store юм уу Google Play-с дараах аппликейшнуудыг хайхад бүгд гарч ирэх болно. Хамгийн нэг хэрэгтэй нь мэдээж Google Drive, Google Classroom, Google Docs, Sheets, Gmail зэрэг юм. Эдгээр аппликейшнуудыг өдөр тутамдаа хэрэглэж мөн офлайн буюу интернетгүй орчинд хэрэглэх байдлаар ашиглаж болох давуу талтай ба эдгээр нь таны цаг завыг хэмнэж хаач явсан сургалтаа үргэлжлүүлэн ажлаа хизээд ч үргэлжлүүлэн хийх боломжоор хангаж байгаа юм. Google Classroom-ээс эхэлцгээе. Google Classroom-ийн аппликейшн хэрэглэхэд маш хялбар бөгөөд үнэхээр таны цаг завыг хэмнэх болно. Хамгийн эхлээд та өөрийн Classroom дээр нэвтрэхдээ ашигладаг Gmail хаяг буюу Google хаягаа оруулан нууц зүгээрээ нэвтрэнэ. Хэрэв та хувийн имэйлийг ашиглаж байгаа бол хувийн имэйлээ, харин сургуулиас өгсөн имэйлийг ашигладаг бол сургуулийн имэйлээрээ нэвтрэх юм. Ингээд дахин өөрийнхөө аккаунтыг сонгоод ог тавчийг таран үргэлжлүүллээ. Ийхүү таны ангиуд харагдана. Баруун дээд буланд Join Class болон Create Class тавчууд хിവэрэ байх ба
ерөнхийдөө бүтцийн хувьд яг л онлайнаар ашигладаг Classroom-тэй ижил. Зүүн дээд буланд Main menu буюу гол меню байрлана. Эндээс ангиуд руугаа орж доор байрлах Stream, Classwork, People зүттэй ажиллаж болно. Харамсалтай нь Google Classroom-ийн аппликейшн хэсэгт Grades гэсэн хэсэг байдаггүй. Гэвч та Classwork хэсгээс тухайн ажлууд руу орж сурагчдад дүн илгээн дүнгийн засах боломжтой. Мэдээж Stream хэсэгт та зарлалт буюу мэдээлэл оруулж Settings тохиргооноос өөрийнхөө ангийн мэдээллийг өөрчлөх бүрэн боломжтой юм. Тэр бүхэл Google календартай зохицон ажиллах ба мөн Classroom Google Drive-тай ч зохицон ажиллана. Харин одоо Google Docs-ийн аппликейшнтэй танилццгаая. Google Docs таныг хаанч хизээж явсан баримт бичиг боловсруулж өөрийн Google Drive-т байгаа файл руугаа хандаж засвар хийж бусдад түгэх боломжоор хангах болно. Жишээ болгон нэг файл руу орцгоё. Энэхүү файл дээр би веб Google Doc дээр ажилладаг шигэ хүснээрээ ажиллаж болно. Мэдээж цөөн хэдэн хэрэгслүүд нь байхгүй. Гэвч баримт бичгийг боловсруулахад шаардлагатай гол үйлдэлүүд нь бүгд утасны аппликейшн хэлбэртэй ч гэсэн байгаа юм. Баруун дээд буланд байрлах 3 цэгтээр даран офлайн горимд идэвхжүүлснээр энэхүү файлыг би утасны интернетгүй байсан үедээ ч гэсэн ашиглаж засвар хийх боломжтой. Шинээр файл үүсгэхдээ баруун доор байрлах нэмэх тавчан дээр дарж шинэ файл үүсгэн бичиж болно. Имэйлээр бүхий л албан харилцаа явагддаг болсон өнөө үед Gmail-ийг утсандаа татаж авах нь зайлшгүй хэрэгтэй юм. Та энэхүү аппликейшнээс хүнлүү имэйл бичиж, мэйлийг зэгцэлж, янзалж, файл авсаргах боломжтой юм. Дараагийн бидний маш өргөнөөр ашиглах Google аппликейшн бол Google Sheets юм. Мэдээж бусдтайгаа адилхан нэг файл дээр олон хүн зэрэгцэн ажиллаж, маш их цэгцтэйгээр зохион байгуулах боломжтой. Бидний файл ингэж харагдаж байна. Жишээ болгон нэг файл руу орж харцгаая. Хүснэгдэн файлуудыг хүсвэл би хуудсыг нь сольж, нэрийг нь өөрчилж засвар хийх боломжтой. Мөн тэр бүхэл хамт засвар хийх хүнлүүгээ урилга явуулах боломжтой. Гар утасны хувилбар нь веб хувилбараасаа төдийлөн муу биш юм. Үүнд жишээлбэл тухайн файлыг офлайн хэлбэрээр хадгалах, татаж авах, Google Sheets-ийг Excel файл руу хувиргах зэрэг өргөн сонголтууд байдаг. Мөн хамгийн сүүлийн бөгөөд хамгийн чухал аппликейшн бод Google Drive. Мэдээж Google аккаунтаараа нэвтэрч орох ба бидний бүхий л файл энд байршина. Хамгийн өргөн ашиглагддаг фолдер хэсэг баруун доод буланд байршиж байна. Энд Classroom фолдер руугаа орсноор би өөрийн ангид тавьсан бүхий л даалгавар, хичээл, файлуудаа эндээс удирдах, засаж хянах боломжтой. Хэрэг хүсвэл та нэмэлтээр Google Slides аппликейшнийг татан хэрэглэж үзээрэй. Өнөөдрийн хичээлээр бид Google Classroom-д хэрхэн дүн оруулж, засварлаж, сурагчдаа дүнгээ танилцуулах талаар үзлээ. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.